За сайн мэцэн үү. Наа Ганбатын Тэнгис гэдэг пүүз гутал хувцсны бизнес хийгээд 12 жил, 13 жил болж байгаа спорт стор гэдэг дэлгүүрээд хүмүүс мэдэх бах. Тэгээ сүүлийн үед бол лабобуг яах гэдэг очтой болсон. Тэгээд энэ бичлэгээр миний машины ард юу байдгийг та бүхэнд харуулъя. Тэгээ жоохон хэрэг дурлая, гой юм үзэж харъя. Муухай юмнууд бас байгаа. За миний машинд байгаа хамгийн анхны юм бол энэ байгаа. Энэ Монгол гутал. Мөнхөд аварга өмсчихсэн Монгол гутал бол биш. Өнөөдөр нарантуул орж авсан цагаан сурвалжч байгаа холбоотойгоор гоё Монгол юм авъя гэж бодоод очисон. Тэгээд айгүй таалагдсан. Яг надад таарж байгаа том арьс март юм ганцхан шиг л байсан. Энийг авсан байгаа. Энэ бол хүн байх айгүй хэрэгтэй. Айгүй гоё. Дараагийн танилцуулах юм болохоор энэ тор байгаа. Энэ бол айгүй том тор. Би дэлгүүр ажилладаг болохоор зөндөө олон том торнууд хэрэгтэй байдаг. Тэгээд дандаа торнууд авч явж байдаг. Тэгээд одоогийн өнөөдрийн байдлаар бол энэ торн дотор энэ гутал явж байна. Би энэ гутлыг аваад одоо нэлээд хэдэн жил болж байгаа. Гэхдээ 20 минут л өмссөн. Энэнгээрээ холгоод өмсч болдгоо тэгүн гутал нь шууд цэцгийн суур болох гээд дотор нь одоо ваар их гээд ваар хайж явж байгаа. Тэгэхээр ер нь бол хоёр дахь хамгийн гол юм манд бол энэ тор байгаа. Надад зөндөө олон торнууд явж байдаг. Энэ болохоор Human Made Японы аюу гоё тор зөндөө их юм ордог. Тэгээд эндээ юм бариулттай болохоор барихад аюу өвтэйхэн. Тэгээд харагдахад үзэмж талаасаа ч гэсэн ер нь их гоё тор байгаа. За энд бол нэг 3 юм байгаа. Миний ажилтай холбоотой. Гэхдээ дандаа машинд явж идэг. Бэлэн байж авахгүй болдгоо. Одоо сүүлийн үед би нэг хувийн Instagram нээчээд аюу бичлэг оруулж байгаа байхгүй. Тийм болохоор лаптоп аюу хэрэгтэй. Энэ дээр бичлэг үзнэ, бичлэгээ янзлан. Тэгээ энэ бол байнга машинд явж идэг хэрэгтэй зүйл. За хоёр дахь нь болохоор энэ микрофон байгаа. DJI микрофон мини нөгөө. Жижигхэн болохоор хэрэглэхэд амархан. Тэгээд ер нь бол машинд байнга байж захтай аюу амар. Энд хайчч юу гэж хайхгүй. Тэгээ энэ аюу сайн бичдэг. Одоо чимээ мэтэ шуугантай газар бичиж бол аюу хэрэгтэй. Одоо би энэ хөөрөө хэрэгэлсэн байна. Энэ бол аюу хэрэгтэй зүйл байгаа. За дараачих нь энэ одоо бас машин байнга явж идэг. Нар мартаа үед зүүн. Гэхдээ энэ одоо байнга зүүдгүй гангарааны шил байгаа л да. Chrome хорцсон шил. Ажилтаач холбоотой тэгээд машинд явж явах гэсэн хэрэгтэй. Тийм гангарааны шил байгаа. За одоо миний үзүүлэх юм бол миний хувьд бол хамгийн чухал юмнуудын нэг. Тэгээ юу вэ харуулъя. Энэ бол Jordan гэдэг пүүз байгаа. 1985 онд худалдаанд гарч ирсэн Jordan-гийн одоо пүүз гэдэг юмны хамгийн анхдагч, хамгийн чухал загвар. Энийг би одоо 12 жилийн өмнө л авч ирсэн. Тэгээ энэ пүүзийг өмсөд хамгийн анхны машин авахдаа энэ пүүзийг бас өмсөж очижсэн. Ер нь бол маш олон хүнд амар их дурсамж үлдээсэн маш чухал зүйл гэж хэлж болно. Би тэгээ одоо энийг бол өмсөх юм бол хугараад унчиж магадгүй юм болохоор ингээд хайрлаад гэртээ байж идэг. За багажинд байгаа бүх юмнуудыг харууллаа. Одоо гадна талд нэг юм байгаа. Тэрийг бас харуулъя. Энэ болохоор Испани номер байгаа. Машины номер. Тэгээ тэг 6 гэдэг нь миний төрсөн өдөр. Мар гэдэг нь Испани хэлээр тэнгис гэж юм. Энэ нэрийг хэлж байгаа. Өнөөдөр ингээд миний машинд багажинд дах юмудаа танилцсан та бүхэнд баярлалаа. Тэнгис байлаа.